За би бас саяны саналыг бас дэмжиж байна. За ер нь бол яг хуу хэдүүлээ одоо нэгэн тэнд бодлого байгаа ч гэсэн энэ хэрэгжилтийн юм одоо нөгөө гол одоо юу гэдгийг архитектор жоохон талдаа бас ажиллахгүй болохгүй байгаа учраас энэ яамд орон нутаг сургууль хоорондын уялдааг бас сайжруулах тал дээр одоо төлөвлөгөө гаргая гэж бодож байна. За санхүүжилт бол угаасаа үр ашиггүй байгаа. Тэг яг бодит нөгөө өртөг бас тодорхой бус санагдаад байна л да. Тэндээс ч одоо хувьсах зардал болон ийшээгээ бас тодорхой төсөв байгаа гэж байгаа ч гэсэн нэг хүүхдэд яг ноогдох зардал бодит яг өртөгтэйгоо яг нийцэхгүй байгаа учраас энийг бас яг тодорхой яг нэг дүнтэй бол хэдүүлээ бас гаргаж ирж харъя гэж бодож байна. За яг энэ одоо сургуулиуд болон энэ түрээсийн сургуулиудын бас зөрчил тэй холбоотой энэ хариуцлага механизмын асуудлыг бас нэлээд чанаржуулах хэрэгтэй юм байна гэдэгтэр бол одоо бас нэг чинь тэгэхээр энэ байгууллага хоорондын энэ координац хийх тийм механизмыг ер нь бас бүтэц байхгүй болохгүй байгаад байна. Тус тусдаа ингээд бие биендээ өөр ингээд бүтцүүд яваад байгаа учраас ийм яаж ийм координац хийгддэг механизмыг бүрдүүлэх вэ гэдэгтэр бас нэгдсэн ийм байгууллага хооронд нэг суужгаад вакуумжаад болтгоо нэг төлгөө гаргаад тэгээ энийг нэг яг цогцороо нэг хараад тэгээ бүгд одоо бас яг нэгдсэн нэг мэдээлэлтэй болж иж энэ төлөлтийг одоо яг хэрэгжүүлъя гэдэгтэр бас би нэг санал төвшүүлээд ажиллахад бэлэн байна. Шаардлагатай бол ажлын хэсэг гаргаад тэр ажилд нь бас ороход бас бэлэн байна.